За сайн байцгаана бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрхэн вебсайтыг AI-ийн тусламжтай гаргасан санаагаа хэрхэн бодит бизнес болгох вэ гэдэг дээр өөрийнхөө судсан мэсэн зүйлээс хэлж өгье. За санаагаа болонгууд одоо Cloud байж болж байна, Gemini ChatGPT ч байж болж байна. За Gemini дээр тэгвэл зүгээр аль нь ч хийж болно. Зөв би Gemini дээр зөв бичээ. Ингэж авто засварын газруудад зориулсан машинаа засуулсан хүмүүс буцаж ирэх тэр нөхцөлийг бүрдүүлсэн тийм ямар үйлчлэгээ байж болох вэ? Одоо жишээ нь Тосмастын сольсон хүнийхээ тэр сольсон өдрөө тэмдэглээд тэгээд 6 сарын дараа буцаж ирүүлэх тэр мессеж нь очдог ч юм уу тиймэрхүү байдлаар тиймэрхүү аппликейшн хийвэл ямар вэ? Тос өдрөөс хойш бизнес ямар бизнес байвал зүгээр вэ? За нэг иймэрхүү байдлаар хайгаад үзье. Энийг хаахгүй бол болох бизнесийн ашиг санаа тогтворжуулах хамгийн шилдэг арга бол тос солих, ердөө л анхны дигээ бүгд хүнээс ашиг эсрэг хангаж үйлчлэх систем хэрэгтэй. Салын membership үйлчлэгээ баталгаа оншилгоо тос солил бизнес үйлчлэгээ. За энийг шууд энэ санаа шууд юу болгоё? За энэ санаа шууд бизнес болгоё те. Тэгэхээр тэгэхээр чинь шууд за антигравити дээр хийх үү? За зүгээр юу яа? Вебсайт prompt бич гэгч. За ерөнхийдөө нэг иймэрхүү юм бол гарч иж байна те. За энийг шууд юу яа? Энийг шууд антигравити дээр шууд хийж үзье. Эхлээд нэг фолдер нээчээ. Эхлээд нэг
folder nè chi target project add folder car за байж юм яа. За за энэ хооронд бизнесийн энэ бизнесийн энэ бизнесийн товч танилцуулгыг бич. За дараагийн алхам хэрэгжүүл төлөвлөгөө шалгаж буй веб аппликейшнийг шууд хөгжүүлж эхлэх зөвшөөрнө баталгаажуулсан дараа бид ерөнхийдөө энэ дээр ингэж юунууд байдаг. Энэ хүм маягаар хийнэ гэж үйлчдэг. Тэгээ энийг өөртөө уншиж чагаад ингэж зөвшөөрөх юм бол ингэж процесс ингэ үргэлжлэнэ. Эсвэл бас нэг юун дээр хийж болно. Эсвэл BS дээр бас хийж болно. Cloud руу оруулаад Cloud дээр бас энэ дээр бас BS ашиглаж бас хийж болно. Солих юм уу? За энэ дээр ч бас хийж болно дөө. За ерөнхийдөө зөвшөөрөл авч байгаа. Зөвшөөрлүүд нь ерөнхийдөө тим явж чад юм болно доо. Шууд үзэж болно. За ингээд сайт манд бэлэн болчлоо. Afterfix гэмэн гээд 6 сарын баталгаад авсан сур тосолгоо. Бид таны автомашины хөдөлгүүрийн насжилтыг буцсаг 6 сар тутамд автомат сануулга, үнэгүй 10 цагийн диагностик ба лоялти урамшуулалтайгаар иргэн олбогдуулно. Онлайнаар цаг авах. За бам. За баги за Benz чи за усны дугаар 11 за 24 нэг окао окей энэ ч юм уу те ап за за үйлчлэгээ хийж байна те. Ич бүрэн тос соёлол Япон, Герман, Америк стандартаас захиалах. Захиалах гэж орж байна. Ер нь энэ үсгнүүдээр захиалчлан байна. Тормоз системийн үзлэг айгүй байлаа. Техник аргамтал соёлол. За энэ үсэг 6 сарын систем тос соёлолд 10 цагийн үйлчлэг миний гараж гэж байна. За ер нь миний мэдээлэл ер нь ингээд орцсон байх юм байна. Тэр засварын газарт.
За ингээд үүсгэв. Тайлан хараа. За энийг одоо ингээд өргөжүүлж болно. Няраа ингээд хэрэглэгчнэр ингээд гарч. За энийг бол өөр бүр яаж бүр гоё ингээд энэ интеграц хийгээд те гоё тийм олон юмтай хойлоод бүр ингээд гоё ингээд бас болгож болно. За ерөнхий ингээд юу н гарчлаа те. За ерөнхийдөө ингээд зогсооч. За одоо тэгээд энэ дээр бас Google-ийн AI Studio-д ч бас хийж болно. Вебсайтыг нь хийж болно. За Gemini дээр ерөнхийдөө товчхон танилцуулга гарсан байгаа. Тэ. За шууд ингээ. За одоо шууд бизнесээ шууд юу болох учраас таниулах учраас бизнесээ шууд танилцуулах учраас таны харж сурсан ноён талхаа манай бизнесийн лого хийж өг гэжтэй. За тэгэл YouTube-ээ нээгээл YouTube руу танилцуулгаас видеос оруулж өгч болно. Ер нь бол зураг бүтээхдээ бол ChatGPT бол юу надад нэлээд сайн санагддаг. Бас одоо саяныхаа санааны ерөнхий тэр вебсайтын архитекторыг бас энэ Fable 5 дээр энэ юун дээр бас Claude дээр бас хийж өгвөл бас архитекторыг бас нэлээд сайн гаргадаг. За маа лого гарчээ. Манай Facebook профайл зургийг хийж өгөө. Цааш PNG-гэр ингээд татхаар ингээд гаргаад ирчихэ. Лав суургэн те бас хөөрхөн. Стажиг гаргаж ирж байна. За би чи хэдээс эхэллээ. За хамгийн анхны за 5 минут босно эхлээд ер нь 32 секунд л хийсэн биз дээ.
Facebook-ын профайл зураг нэг юм. Лого нэг тийм. За 2. Наад бол энэ сүүдийн ханаа зүгээс харж байна. Cover зургийг гаргаж. За. Гэхдээ яг энэ бол хөрхөн л байна. Тэ? Энийхээ доор нэг үг оруулаад автокэр 360-ийн доор тэр хөрхөн өрөө үг оруулаад бас хичээлээс зүгээр л юм байна. Энэ бас вэрл юм байна. Бүгд миний хорон ноён таашгаа би доноо цагдаа үзэж яваагүй байсан ба. Ажил явах доноо цагдаа үзэх юм уу? Би бас өөртөө нэг юм програм хийсэн байгаа. Энэ болонгууд одоо би шинэ нэг урт өгүүдийн нэр монголоор бичих шаардлагагүй. Шууд эпизод дараал хэлцдэг, эпизодоо хаачдаг. Бас янз бүрийн хурал мурлах компьютераас хагаад энэ эп харуулж очдөг гэсэн үг. Тэгэхээр миний хурлыг олонгууд PDF болоо гараад өгчдөг. Тэснийгээ. За. Хөргөнтэй профайл зэрэг бас хөрхөн. Автокэр 360. Лого маань юм те. Болчихлоо. За. За нэг ийм хүн маркаар ингээд бизнесийг бол маш хурдан ингээд санаа эхлүүлж байгаа юм аа. Тэгээд ингээд код бэлэн болсны дараа артлынхаа back end-ийг болонгууд Superbase дээр холбочихно. Superbase гэдэг програм дээр холбочихно. Артлын эхний ээлжинд үнгүү домен аавна гэх юм бол Vercel руу ороод үнгүү домен авчна. Тэгэл ерөнхийдөө веб сайт чинь ингээд лайв болчихно гэсэн үг. За болоо өнөөдрийн бичлэг маань ингээд боллоо. Асуух зүйл байвал комент бичээрэй. Баярлалаа.